Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулсан хангаан бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдаан Архангай аймагт боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд хангаан бүсийн Архангай, Баян хонгор, Өвөр хангай аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, хангаан бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагуудын төлөөлөл, хувийн хөвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 орчим төлөөлөгчид оролцож, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилттой хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргажээ. За энэ бүсийн зөвлөлийн анх дахь хуралдааны хамгийн гол зорилго бол энэ бүсэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, арга хэмжээ, хууль эрх зүйн орчныг эрхэм оновчтой болгох уу. За хангаан бүсийн зорилттой хөтөлбөр буюу 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрхэн боловсруулах уу, энэ саналыг одоо авах хамгийн анхны хилцүүлэг болж байгаа. За мөн хангаан бүсийн зөвлөгөөний хүрээнд манай хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийхэн Баян хонгор аймаг, Өвөр хангай аймаг, Архангай аймагт томилтоор ажилладаг. За хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийхөө үр дүн хэрэгжлийн талаар тухайн орон нутагт бас зөвлөх уулзалтаа хийлээ. Дээрээс нь одоо хүнсний үйлдвэрүүд, мал аж ахуйн салбар, трейдингийн салбарын одоо баялаг бүтээгчид уулзаж санаа бодлыг сонслоо. Өнөөдөр одоо ингээд хамгийн эцсийн шат буюу бүс нутгийнхаа одоо хангаан бүсийнхаа одоо зөвлөгөөнд ингээд оролцоод явж байна. Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргалаа. Архангай, Баян хонгор, Өвөр хангай аймагуудад дулааны болон сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд эхэлнэ. Цэвэрлэх байгууламж, автозам, инженерийн дэд бүтэц шин шатнд гарна. Мал аж ахуйн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, боловсруулалтын төвшинг ахиулна. Хөдөө аж ахуйн их сургууль болон мэрэгжлийн боловсролын салбаруудыг хангаа руу шилжүүлнэ. Хангайг аялал жуулчлалын төрөлдсөн бүс болгон хөгжүүлэх хөгжлийн гүүр төслийг эхлүүлнэ. Цагаагаарын эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, радарын станц Өвөр хангайд байгуулагдана. Түүнчлэн өндөр гэгээн зан баазрын 390 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэхээр боллоо. Хоёрдугаар шатыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг хэлж байлаа. Манай хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийхэн багийнхан маань энэ хангаан бүсэд ажиллаж байгаа. Тэгээ энэ баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч нар маань ерөөсөө нэгдэм хүсээд байна. Хүнсний хувьсгалын одоо энэ хөдөлгөөн маш сайн явлаа. Одоо энийгээ цааш нь залгуулад үргэлжлүүлэх бүсийн хөгжлөлтөөгөө уялдуулад энэ орон нутагт хүнсний хувьсгалын 2 дугаар үе шатыг эхлүүлэх тийм боломж байна уу гэдгийг бүх аймгийн одоо баялаг бүтээгчид, нутгийн удирдлагууд санал тавьж байна, асууж байна. Энэ дэр гишүүний үед цаашдаа ямар бодлого баримталж ажиллах гэж байна? Хүнсний хангамж аюулгүй байдалтай холбогдуулаад бол бас яг манай Архангай аймаг дээр бол бас мөн яг хангаан бүсийн төв болох гол энэ мал махан бүтээгдэхүүнийг экспортын одоо баримжаатай дэлхийн жишг энэ махны үйлдвэр байгуулах энэ одоо тооцоо судалгаа маань бол бас 2 жил гаруй хугацаанд хийгдээд хэдхэн засгийн газрын хөнгөлтэй зээлэр бол бас хийгдэхэр ингээд яриа хэлцэл бол явагдаж байгаа. За манай засгийн газрынх бас энэ дээр онцгой анхаарал тавиад ойрын хугацаанд бол зээлийн хэлцээрийг эзлэн батлахад за энэ маань бол бас одоо ашиглалтанд орох боломж олцвол бүрэн дүрэн байна. Өнөөдөр бол хүнсний хувьсгал гээд газар тариалангийн үйлдвэрлэл, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл олгож чинь энэ 2 жил, 3 жил ерөөсөө яг энэ богино хугацаанд нөгөө хүн зээлээ аваад үйлдвэрлэлээ бариад эргэлтэнд оруулаад эцсийн үр дүнгээ үзэх боломж их багтаа. Тийм учраас энэ хөнгөлтэй зээлийн хүүг өшөө дахин бууруулж хугацааг жоохон нэмэх шаардлагатай байна гэсэн санал манай үйлдвэрлэгч нараас ирж байгаа. Хангаан бүсийг бид нэр Узбекистаны хоризм мужтай өнгөрсөн жил харилцаа тогтоосон. За манайх цаг уурын хувьд, аяж жуулчлалын хувьд одоо хамтарч ажиллах бүрэн боломжтой их төстэй ийм хөгжсөн газар байдаг. За тэгээ 3 аймгийн удирдлагууд маань одоо энэ хоризм мужийн 3 аймагтай 3 өөр чиглэлээр ингэж хамтарч ажиллахаар гэрээ байгуулагдсан байна. Хангаан бүсийн зөвлөлдөх уулзалтын үеэр бүсийн онцлог, харьцуулалт сэдвт хэлэлцүүлэг өрнөж, хангаан бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, улсын хөгжилд оруулах оролцооны талаар хэлэлцлээ. Хангаан бүсийн хувьд байгалийн баялаг, унган нөхцөл сайн, усны нөөц арвин, газар тариаланд тохиромжтой бөгөөд цаашид экспортын баримжаатай органик хүнсний үйлдвэрлэлийн кластер байгуулж хөгжүүлэх боломжтой гэж хөгжлийн чиглэлийг тодорхойлжээ.